За ингээд том их гүрнүүдийн хооронд өрнөдөг хамгийн аюултай дайн бол буу, танк, пуучинтай дайн бол биш ээ. Энэ бол чимээгүй үл анзаарагдам гэхдээ таны хитвч, таны хадгаламж, таны амьдралын чанарт шууд нөлөөлдөг дайн байна. За юу гэж нэхэр та өглөө дэлгүүр ороод талхны үн харахад өчигдөрхөөс үнэтэй болсон байна. Шатхууны үн гэнт өснө. Орон сууцны үн ч гэсэн метр квадратаараа өсөд идэг. Та үнийг зах зээлийн зам гэж бодоод л өнгөрнө. Гэтэл үнэндээ энэ бүхэн бол дэлхийн хамгийн том тоологчдын хооронд өрнөж байгаа валютын дайны үр дагавар гэж магаднэ. 2007 онд Хятадын зохиолч Сун Хомбийн валютын дайн буюу Currency War хэмээх нэртэй номоо хэвлүүлсэн байдаг. Тэгэхээр энэ ном бол зүгээр нэг эдийн засгийн ном байгаагүй юм. Би өөрөө бичлэн уншаад маш сонирхолтой санагдсан учраас эндээс гол онцлог зүйлсүүдийг та бүхэнд ярихгүй болохгүй нэ. Энэ ном бол дэлхийн санхүүгийн системийн хөшигний ард юу болж өрнөдөг мөнгө гэдэг зүйл нь зүгээр нэг цаас биш харин геополитикийн зэвсэг болсныг маш тодорхойгоор харуулсан ийм бүтээл ном байна. Тэгэхээр хэн тоглогч нь вэ, хэн золиос нь вэ гэдэг асуултыг энэ номыг уншсан хүн бүрийн өмнө шууд тавиад гаргаад ирчихэж байгаа. Валютын дайн гэдэг ойлголт нь ер нь энгийн сонсогдож магадгүй танд. Гэвч энэ бол улс орнууд өөрсдийн валютын ханшийг зориудаар сул байлгаж эсвэл хиймлэр үнгүүдүүлж бусдтайгаа өрсөлдөг эдийн засгийн далд дайн юм. Бас чангаруулна те валют чангарна гэж ярьдаг. Валют сулрахад экспортлогчид баярлдаг. Яагаад гэвэл тэдний бараа гадаад зах зээл дээр илүү хямдуулж илүү их борлогдно гэсэн үг. Харин импортын бараа үнэтэй болдог. Энгийн иргэдэд бол амьдралын хүртээг нэмэгдээд байгаа гэсэн үг. Ингэж нэг улсын ашиг нь нөгөө улсын хохирлоор бий болдог тогтолцоог л валютын дайн гэдэг байгаа. За энэ дэнд хамгийн хүчтэй зэвсэг бол Америк нэгдсэн улсын доллар. Миний ишлж ярьж байгаа энэ номын зохиолчлолоор долларыг дэлхийн худалдааны хаан гэж тодорхойлсон байгаа юм л та. Газрын тоос, түүхийд, олон улсын зээл, санхүүгийн нөөцийн ихэнх нь доллараар гүйлгээ нэгддэг. 2007 оны байдлаар дэлхийн валютын нөөцийн 64% нь доллар байсан. За одоо бол энэ тоо нэлээд өөрчлөгдсөн байгаа л да. За тэгэхээр улс орнууд доллар хоригдлож байж дэлхийн тоглоомд оролцох эрхтэй мэт тийм ойлголтыг бий болчихсон тийм. Ямар сандаа Монгол банкаас ингэ зарлалаа штэ. Гадаад валютынээс тэдэн тэрбум ам доллар түрлээ гээл бид нар их баяртай байна гээл тийм. Одоо энэ долларын ойрхол нь дандаа сайн үр дагавар авчирсан уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр номын зохиолч хэлж байгаагаар бол долларын ойрхол дэлхийн эдийн засгийг тэнцвэржүүлэхээс илүүтэйгээр хүчийг нэг зэгт хит төвлөрүүлдэг гэж бичсэн байгаа. Америк нэгдсэн улс мөнгө хэвлэх замаар өөрийн асуудлаа шийдэх боломжтой болж байгаад бусад орнуудад одоо инфляц, ханшийн уналтанд өртдөг гэсэн. Евро, юан зэрэг валют хүчээ авах бүр тэдний өмнө үл үзэгдэх тийм саад босоод байгаа гэж ярьдаг. Тэгэхээр эндээс төв банкуудын үүрэг ил гарч ирж байгаа гэсэн. Одоо Америкийн төв банкыг бол холбооны нөөцийн банк гэж ярьдаг. За бас дээр нь Европын төв банк, Хятадын ардын банк зэрэг байгууллагуудын ганцхан шийдвэр нь дэлхийн зах зээлийг тосгож чадна. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх эсвэл хомигдох бүрт хэдэн их 80 долларын хөрөнгө нэг улсаас нөгөөд шилжээд идэг. Энэ зөвхөн эдийн засгийн логикоор бас улс төр далд ашиг сонирхлоороо чиглүүлдэг гэж магадгүй гэж зохиолч анхааруулсан байгаа. Бас нэг хардлага л та. Тэгэхээр түүхийг эргэн сөхөж харах юм бол валютын дайн бодит амьдралд ямар аимшигт үр дагавартай тодорхойлохыг харж болно гэсэн үг. Хэмэл оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр төрх хэд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг олсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой аргыг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онлайн шууд хэрэгжих мэдлэгийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн промпт таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах урьдчилан сургасан кастом GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй. 20 дугаар зууны ихэнх үед Германд гиперинфляц үүсэж хүмүүс цалингаа чамдаамаар зөөж исэн гэж боддоо та хүн мөнгө цааснаас дор дүнтэй болж исэн. Ард иргэдийн амьдрал нь бүр навс зүрсэн. За 1930-ад онд их хямралын үед олон улсын хурлаа бараг 50% буураад улс орнууд өөрсдөө хамгаалахын тулд валютын ханшаараа тоглож ихсэн хямралыг маш их гүнзгийрлж исэн. За бүр цаашлаад 1997 онд Азийн санхүүгийн хямралд бол валютын дайны бүр орчин үеийн хамгийн тод болж исэн. Таиландын баат, Малайзийн рингит, Индонезийн рупи зэрэг валютууд 30-аас 50% унаад бүр хэдхэн сарын дотор эдийн засгийн нуран унж исэн юм тохиолдлууд байгаа Азад. Тэгэл одоо энэс болж маш олон компаниуд дампуурж ажилгүйд л огцом өсөж сая хүмүүс одоо ядуурл орсон байдаг шүү дээ. Энэ бүхэн тийм санамсруу тохиолдол ерөөсөө биш гэж байгаа. Харин дэлхийн санхүүгийн урсгалын чиглэлийг буруу ойлгосны үр дагавар байсан гэж номын зохиолчтой хэлж ирсэн. За энэ номыг уншихад бол тоо баримтаар дамжуулаад зарим зүйлийг баталсан байдаг. Тэрний үгээр 2007 онд еврогийн эзлэх хөв дэлхийн валютын нөөцөд одоо 26% төрж долларын ойрхол бодит тийм сорилт жоохон тавьж гисэн байгаа. Хятад улс 2000-ад онд хурцтай өсөд юаныг ирээдүйн өрсөлдөгч валют хэмээн нэрлэхэд хүргэсэн байгаа. Гэвч валютын дайнд хүчтэй тоглогч дүрмийг бичдэг тул зам нь тийм шулуун дардан байж чадаагүй л дээ. Гол тоглогч нь доллар гэлээд байгаа шүү дээ. Харин энэ бүхний дунд жижиг улсууд яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Валютын дайнд жижиг эдийн засгийн орнууд далайн шуурганд өртсөн жижиг завтайлыг адилхан гэсэн үг. Том валютуудын ханш нь ганх бүрт жижиг улсын валют нь илүү хүчтэй савлаад импортын үн огцон өсдөг. Ялангуяа Монголтой ойрхон жишээ аваад энэ шатхуун, хүнс, барилгын материал гэдэг бүх юм үнэтэй болж инфляц иргэдийг шахаж хэлдэг гэсэн үг. Одоо таны хадгаламж ч гэсэн үнгүүд нь гэсэн үг.
Экспортын тал дээр ч гэсэн нөхцөл байдал хүндэрдэг. Том эдийн засгууд валютын хашаа зориудаар сулруулж хад жижиг улсуудын бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр үнэтэй харагдаад өрсөлдөх чадвараа бүр алдчихдаг. Ажлын байр нь багасна, эдийн засгийн өсөлт нь саарна. За мэдээж хэрэг үүн дээр нэмээд гадаад өрийн дарамт гэж нэг юм байна. Ихэнх жижиг улсууд нь доллараар зээл авдаг байсан тул валют нь сулрах тусам өр нь боддоор өсөд идэг байхгүй юу? Энэ бол Монголд маш их болж байсан тийм. Ингээд валютын тань гэдэг ойлголт нь зөвхөн номын хувьд дээрх онол биш, харин бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой бодит үнэн гэдэг нь ерөнхийдөө тодорхой болж байгаа юм. Ерөнхийдөө бол хин нэгний шийдвэр, хин нэгний ашиг сонирхлын төлөө энгийн хүмүүс үнийг төлдөг тогтолцоог ойлгож болно л да. Бас айхтар сонсогдож байна л да. Тэгэхээр энэ currency war буюу валютын тань гэдэг ном бол бидэнд нэг зүйлийг маш гоё ойлгуулсан байгаа. Би бол одоо баг 2 уншсан. Дэлхийн эдийн засаг бол шудраг тоглоом биш байдгаа гэсэн үг байна. Энэ бол одоо мэдээлэл тэгээд хүч, мөнгө гурыг атгсан цөөн тоглогчдын юм талбар болоод байгаа байхгүй юу. Харин бид бүхэн болохоор энэ тоглоомын зүгээр нэг үзэгч хөндлөнгөөс харж байгаа эсвэл өртөж байгаа нэг тиймэрхүү хүмүүс байгаа гэсэн үг. Жижиг улсуудыг хэлж байгаа. Тэгэхээр та долларын ханш яагаас авч байгааг ойлгож эхлэх мөчөөс эхлээд энэ тоглоомын дүрм танд илүү тод ойлгогдно харна гэсэн үг. Одоо таны өргөн хэрэглээний барааны үн өсөх болгонд богинохын оронд шалтгааныг нь та харж чаддаг болно гэсэн үг. Валютын дан бол таныг айлах ёсгүй харин сэрэг өстэй л гэж хэлэх гээд байгаа. Учир нь энэ дан аль хэдийн гэсэн бөгөөд бид бүгд түүний дунд нь амьдраад байгаа. Энэ сэдвтэй холбоотой та бүхэн өөрийнхөө хуваалцах мэдж байгаа зүйлсүүдийг бол комментт бичээрэй. Бас санал нийлэхгүй зүйлээр бичсэн ч болно шүү дээ. Бид бүхэн бүгдээрээ л уншина. Ингээд та маань суух subscribe дарахаа бүү мартаарай. Яг л дараагийн удаа бид илүү сонирхолтой сэдвийн талаар ярилцсан. Тэр болтол хүлээж байгаарай. Тонгохгүй болцсон.